355-тай морил. За ажил дээр гараад ямар чадвар хүнд хамгийн хэрэг болж байна. Ингээ бодоод үзэхээр хамгийн нэг 3 юм шууд толгойд орж иж байна л да. За хамгийн ихнийх нь бол мэдээж багаар ажиллах. Ажилд байгаад төрлийн мэргэжтэй, төрлийн гарал үүсэлтэй, зарим тохиолдолд өөр улсын янз бүрийн хүмүүстэй ажиллахаар гарна. Тэр хүн болгон өөрийн гэсэн зан ааштай, үзэл бодолтой тэр хүмүүст яаж тохиож ажиллах уу? Яаж ивийг нь олох уу? Яаж нэг нөгөөнөө уурлуулахгүйгээр өөрийнхөө санааг оруулах уу гэдэг дээр бас их ажиллахтай. Тэгэхээр бид ажил хамгийн чухал багаар ажиллах чадвар. Бас дараад яг энэ эсрэг нь гэж хэлж болохоор ганцаараа бие дааж ажиллах. Ер нь их сургууль дээр ингээд үзэл 4-5 жил сураад явсан юм яг ажил дээр гараад ашиглахгүй юм зөндөө байдаг. Акт тэр гэрээрээ бас огт ер сургууль багш хийж өгж байгааг үзсэндээ шаардлагатай. Тэгвэл тэр болгоныг л би ингээд энэ юу юм бэ гэмтэл одоо дараагаас очил энийг яат ингээд асуугаад их юм бол тэр юм чинь бас өөр ажил хийж байгаа хүн өөрөө юм аа гэдэг намайг надад хичээл зааж өгсөн багш биш. Тийм болохоор ингээд би одоо ингээд болж өгөл өөрөө ингээд одоо л ингээд алга амралцсан бүгэлдэл энэ юу гэдэг ингээд харахад хэдэн мэдэл ажил. Тийм болохоор энэ өөрөө бие даагаад өөрийгөө хөгжүүлж явах, сурж явах, мэдгүй юм олж мэдж явах те юм дээр ажиллаж явах. За тэгээд гуравдагнаар хүний үгийг дааж сурах. Би багасаа л ер нь ингээд айлын том ихтэй хөтлөхөөр тэр өмнө аавд бол их загнуулд байсан. Манай аав ч ерөнхийдөө загнаждаг. Аав загнал хойд шоу ямар байгаа тийм ээ гэл дааж жоохон урдаас үгэлж чадахгүй. Тэгээд явагдсан тэгэл ажил дээр гараад хайда буруу ч юм гарна. Хайда ингээд миний буруу биш байсанс надад уурлна. Тэр болгон дээр тэгэл нэг хомдоол алин жоох хөгчиг яг намайг загнаад байгаа тий. Тэгэхгүй заа яриг сонсож байгаа л дараа нь тайлбарсан. Унжуул юм байсан байхгүй да. Та энэ бол уурлах хэрэгсэн юм аа гэж тайлбарлагдчихвээ. Тэрний тий заавал ингээл тэр болгон дээр хомдоод байвал ер нь хаал явах болоо. Энэ гурав хамгийн чухал скил гэдэг л удаа. Энэ гурван скилийг сонсож хахад надад хамгийн их мэдрэгдсэн юм нь таны EQ чадвар аюу өндөр юм болоо гэж бодлоо. Яа тэгэхээр миний хувьд хин нэгэн над руу загнах ч юм уурлах үед багаар ажиллаж авах үед өөрийнхөө үзэл бодлыг би шууд тулгадаг ч юм уу өөртөөс нь хэрэлдчихдэг ч юм уу ингээд төвчээргүй загнадаг. Аавыг загнахад би бас уурлал гараа авдаг. Энэ бүгдийг төвчиж чадна, сэрүүн толгоогоор сэтгэж чадна гэдг нь таны яг төрөлхийн авьяас юм уу эсвэл таны өөрөө хөгжүүлсэн юм уу? Хэрэг хөгжүүлсэн бол яаж? Ийм өстөө нэг эргэл аав руу очих болтой. Багасаа л ингээл аавдаа загнуулаад хан ихэндээч ёо ямар адгатай намайг л одоо барыг лад үзлээ гэж бодвол тэгээд нэг жоохон том болоод тэрэнгүүтэл урдаас нь нэг жоохон уурс гээл тэгэл урдаас нь би ингээл уурлаг байсанс нэг юм хэлэнгүүт л нөгөө уурлсан бол нэмэл уурлан хүний өсөсөхгүй. Тэнгүүд за ер нь уурлсан хүнийгээс нэг уурлах эсвэл нэг юм яриад л тийм юм байна. Угаасаа ойлгохгүй. Тийм болохоор ямарч яриаг нь сонсчих. Тэр бас магадгүй зөв point байгаа. Тэрийг нь ойлгочих. Дараа нь яг уур марсныхан дараа би бол нэг гэж бодож ирсэн маа гэдэг тайлбарлагдчих юм бол илүү сайн ойлголцох. Тэгэхгүй тэгэл хоёр өөр би нахуудсаа уурлах юм бол хэн ч нэг гэж ойлгохгүй тэгэл би л зүг яриад байгаа нөгөө хүмүүс ойлгохгүй нэгэл бүр л хэцүү байдал орлоо хтай. Тэгэхээр одоо яг хөгжсөн л гэж хэлэх юм болоо да. Дээрэс нь гадны хүмүүстэй ажил, Монгол хүмүүстэй ажиллахаас юу нөөрөө юуг анхаарах хэрэгтэй гэдэг. Яг энэ бас гадны хүмүүс гэдэг арай жоохон нэг тийм гээд өөргөө ойлголт талтай. Гэхдээ яг ерөнхийдөө бол манай монголчуудын манай ажлын байр дээр бол би их өөргөө хасдаг гэж боддог. Ер нь хүн хамт олон аягүй чухал. Манай ажлын байр дээр байдаг хүмүүс маань бүгдээрээ хамтдаа ингээд суугаад юм ярихад те асуудалгүй байдаг, хийнэлж хөрөлдөд ажлаа хийсэн хэмсэн нэг ажил дээр алдаад татлах гаргаад байдаг хүмүүс байдгүй. Бүгдээр ажиллаа гэхээр сайн. Тэгсэн чинь за тэрэ чи нэг тийм гаргаад өгөөч. Би нэг нь хийчээ, чи тэрийг хийчих гэнгээд тэр ямар ч хийж асуудал одоо юм л гарч байгаагүй. Тийм болохоор тэр азтай жууддаг. Гэхдээ яг ерөнхийдөө ажиллаад хаад өөр албан байгууллагууд ажилладаг хүмүүс их юм. Ялангуяа төрийн байгууллагад ажилладаг хүмүүс ярахад нэг жоохон цаг нөхцөлсөн. За би энэ цалингаал угаас авна. Би одоо нэг энэ цалингаал энэ насаар амьдрандаа. Энэс нэг илүү нэг олмоорг байна. Одоо энэ ажил залгахгүй байж гэсэн нэг тийм бодолтой байдаг юм. Тэр өөрийнхөө байгаа байдалд арай нэг ихтгэл comfortable болсон. Дассан. Энэс илүү өсөхгүй би энэс ихэд оршиж бараг байна гэсэн л. Тэр нэг жоон тийм сул тал байдаг гэж бодож байна. Гэтэ манай монголчууд би нэг ойдлохоор дээр ажилладаг байсан. Ойдлохоор ажилласан Австралитай танилцаад ярьж хаад монголчууд нэлээд нэг магтаж жаам шиг нэг муулж жаам шиг нэг юм хэлжсэн болохоор монгол хүнд ингээд за яг энийг ингээд 43.5 градусаар зурчгаа гэхэд яг л 43.5 градусаар зурдаг. Яагаад би асуудгүй тэгмээтэй энийг арай ингээд хийчихвэл зүгээр юм шүү ч хэлдэггүй. Гэтэ ямар ч яг л тэрийг ингээд зураад өгдөг л хичээлж ирсэн. Тэгэхээр бас нэг бодлын даваа тал байх, нэг бодлын жосол тал байх. Монголын шинж тань юм л да. Тэгээ яг гадаад хүнтэй гэхээр яг голцоо барууны хүмүүсийг бодоод барууныхан бол яг юм бас л энийг суул тал хийж болно, даваа тал хийж болно гэсэн. Өөрийнхөө бодлыг их бусад сонсох дуртай. Би юу нэг бодож байна. Миний бодлыг хамааралгүй ч гэдэг юм те.
нэг юм ингээд хийгээд гэж бол би бол ингээд бодоод байна ингээд шиж болохгүй гэж хэлдэг юм тий. Энэ бол зарим тохиолдол дээр бол яг өөрийнхөө бодлого болж энэ давуу тал ихтэй зарим тохиолдол дээр бол зүгээр болоод дондор чирэггүй цагураад ч юм уу тий. Дими асуудал болов гэж бодож байна. За саяны таны хариултаас үзэхэд танай ажлын хамт олон маш гой санагдаж байна. Ажлын орчин их таатай санагдаж байна. Ажлаа сонгохдоо юуг хамгийн их анхаарсан бэ? Яаж судалсан бэ? За миний хувьд бол яг давхар мэргэжлэр төгссөн гэж хэлж болно. Яг үндсэн мэргэжил манай уулуурхай инженер. Тэгээд одоо туслах мэргэжлэх minor гэж ярьдаг. Тэр маань уулуурхай эдийн засаг. Тэгээд би сурж явах хэвээр тэгээд хэдэн дадлага хийсний дараа бол ерөнхийдөө за би энэ эдийн засгийн санхүү чиглэлээр ажиллах нь надад илүү тохирох юм байна. Би энд нь илүү сонирхолтой юм байна тийм учраас энэ чиглэлээр ажиллая гэдээ үзсэн. Тэгээд яг ерөнхийдөө ажиллаж байгаа хэвээр миний ихний зорилго бол байж болох хамгийн том компанид орё. Аль том компани гэхдээ гол нь өөрийнхөө хүссэн болгоныг хийж болдог. Тэндээ олон юм сурдаг тийм ингээд гадны хөрөнгө оруулалт Монгол компанид ажиллая гэсэн тийм л бодолтойсэн л да. Тэгээ Монголд ирээд Монголын томоохон уулуурхай компаниуд гэдэг юм бол зав эдлэг 2 Energy Resource Mac гэдэг. Тэгээ энэ нас за гадныхан бас сурах мэгтэй. Гэхдээ бас яг нэг гадныхан ихтэй газар яг бүх юм яг нэг 4 журмын дагуу явах гаддаг. Арай нэг зарим өндөр нэг жоохон арай нэг өөрөөр сэтгэгээд шинэ юм оруулж ирэх боломж нэрээ баамлж би зөв хурдан боддیں۔ Тийм болохоор нэг гадныхан арай зүйтэй бодгоот яг Эрдэнэт Mac хийсэн. Энээрээс Mac нь Улаанбаатарт. Тэгээд утгаар Mac-та анкетад ажил ярьсан даад хазар их сайхан хадгалантай гоё ажилд орсон. Бас энэ төвд хичээлд ажиллаж байна. За уулуурхай инженерээр төгссөн хэрнээ ягаад эдийн засгийг илүү голчилж явж байгаа? Яг би ер нь ингээд багасаа ингээд тоонд илүү сонирхолтойсэн. Тооны хачид айгуу дуртай. Ер нь тоо болох дуртай. Тэгээ тийм болохоор за ер нь би л ингээд том болоод нэг бол тооны чиглэл одоо математик тий санхугаас нэг үл инженер болно. Би одоо багтаа хүмүүс ерхийж болно гэдэг хот Монгол банкнд ажиллая гэж мөрөдлөө. Тэгэл яг юм том болоод төгсөх төхөө дээр ирэхээр за ер нь инженер нэрэ зүгээр юм уу? Инженер арай нэг жоохон өргөн сэтгэлгээтэй те. Янз юм сэтгэх шаардлага гарна. Арай суралтай ажиллаж магадгүй. Тэгэж бас магадгүй тухайдас уулуурхад илүү хүчсэн. Тэг уулуурхай инженер гэхээр бас ингээл уурхаад тойрж яваал те. Арай зүгээр нэг өдөр шинээр суугаад хаас арай суралтай ажиллаж магадгүй шүү дээ. Өөрөө сонгож ирсэн. Тэг бас яг тухайд надаас ингээд за ер нь мэрэгчлэг гэдэг шүү гэдэг бас нэг хэлж өгөх хүн цөмөөсөн болохоор за харанхуй сонгоо явцсан. Сургуульд ороод ирсэн мэрэгчлэн зүгээр байсан. Одоо таалагддаг. Яг л нэг юм насаараа хийх юм маань мөн үү биш үү дээр эргэлз явдаг гэж аваад яг миний майнер маань яг эдийн засгийн санхүүгийн хичээлд ороод ирсэн чинь тэр маань надад илүү гой санагдаад энийг өөрөө хийх амар дуртай. Ерөөсөө ямар ч тийм даалгавар байхгүйсэн чсэн өөр ном аваад тэрнээс ингээл том бодоол энэ кейсүүд уншаал тэгэл интернетээс өөр ингээл мэдээ уншаал те энэ зэрэг одоо юу бол чинь сүүлийн томхон бус уулуурхай компаниуд энэ санхүүгийн байдал ямар байгаа юу болж байна дэлхийн хөрөнгөний бирж юу болж байна те тийм хүм өөрөөс нь аюул асуудал аюул сурталчилсан ер нь за төгсөө за би ер нь уулуурхай компанид би одоо инженер бас төгссөн чинь уулуурхай мэдлэгийн ашиглаар нь уулуурхай компанид санхүү эзэн чиглэлээр ажиллах хэрэгтэй байна гэдэг. Тэгээд тэр нь бол энэ чиглэлээр л явуулсан. Тэгээд тэр нь биш одоо ханссан юм байна. Тэгэхээр яг буцаад нэг урагшлахад их сургуулаа сонгохдоо яаж сонгож байсан бэ? Их сургуулийн хугацаанд таны сонгосон мэрэгжлийн талаар. Их сургуулаа сонгохдоо л би ингэж л бодсон л да. Өмнө 10 жил татсан за би төгсөөл Америкт сурах гэж боддогсан. За Америкт за сурахаар болчихлоо. За уулуурхай инженерээр сурах болчихлоо. За тэгвэл хамгийн эхлээд угсаа Google-д оруулах юм байна тест. Best mining schools in the States гэх хэм тэгвэл хэдэн сургуулийн дээр гарч ин. Тэр сургуулиудынхаа бүгд вебсайт нь орж үзэж байгаа. Төлбөрийг нь харж байгаа тий. Бас биш одоо тэр бүхэн биш хамаагүй хэлж байгаа. За тэгээд төлбөр нь ямар ч байна. За хаана нэдэ хэдэн сургуулиуд сонгоод би нэг 2 сургууль үлдсэн байсан юм аа. Тэгээд харж байгаад нэг нь болохоор айгүй монголчууд их олонтой газар. Нөгөөх нь болохоор монголчууд бараг л байдгүй газар. Яг сургууль сонгоход байсан чинь магадгүй би ингээд Монгол олон газарч юм бол монголчууд олон сайхан тий. Олон ингээд Монгол айгүй миний найзууд банч байгаа. Тийшний монголчуудтай танилцсан. Гэхдээ би нэг л одоо хэдэн мянган километр яваад сурч байгаа чинь тэнд ч бол монголчуудаа танилцаж удахгүй юм шиг тийм шүү дээ. Надад яг хэдэн монгол байх сайхан. Гэхдээ нэг гадны хүмүүстэй танилцаад өөр улсын хүмүүс юм яаж амьдртыг юу боддгийг тий. Тэр хүмүүстэй яаж танилцаад ярих юм хэлмаачсан сайжирна. Гэж бодоод арай нэг монгол цөөтэй газар руу явъя гэж бодож ирсэн. Тэгж л яг миний хувьд бол сургуулаа сонгож ирсэн байна. Их сургуульд ороод бол бас маад цөөхөн монголчууд байсан. Бас манай монголчууд маань их тусалж ирсэн.
тийм дээр ер нь дэлгүүр тэрэн зүгээр энэ хоолны азар тэрэн зүгээр те тавилга хоол явахад машин тэргээрээ туслаад тэгэл найзуудтай бие танилцаал тэгэл явжсэн. Их сургуулийн хөдөл ер нь би инженерийн сургуулиуд болохоор тэгэл инженерийн сургууль амар завгүй. Би ер нь өөрийгөө би ч ер нь хичээл хийх шаардлагагүй дээ. Угаасаа л хийгээг өснөсөн би ер нь тэгэл ойлгоцсон л байдаа ингэж боддог байсан чинь яг их сургуульд бол инженерийн сургуульд зөндөө болно. Надаас л толгойд хөвгтүүдтэй нүд ороод суугаад ирэхээр би ер нь л тийм ухаантай биш юм байна. За магадгүй ухаантай талтай байх. Гэтэ нэг тийм хамгийн ухаантай биш юм байна яач. Би ер нь хичээх хэрэгтэй юм байна. Суух хэрэгтэй юм байна. Тэгэл сургууль дээр очингууд ингээл шалгалтын үед биш үесэн чинь номисан бол дөрөв сургуулийн өөр хичээл хийж болох газар бүгдээр л дөрөв. Тэгээд хүмүүс хичээлийгээ сууж идэг, шүнжигнээ суудаг. Бис одоо сургуульд баг хэдэн 10 100 ч өдөр хонсын сайн мэдэхгүй байна. Нэг хоёр курст байхад ингээл надад авцурдаг байсан нэг цэлөө бүрсэд дөрөвдүгээр курст үздэг хичээлээр л нэг компьютерийн програм хичээлээ тий. Тэрийг ингээл компьютерийн лаптоп суугаад өөрөө хазараа хийгээл суулт. Дараа нь дөрөвдүгээр курст битэр тэр хичээл антаахад тэр бол алитийн баг хичээлээс цаашаа бүр юм мэдүүлсэн. Алитийн бүх мөр мэдүүлсэн тийм байх шинэ. Тэгээд энэ бол тэндээс хүн ер нь хичээх хэрэгтэй байна, сайн суух хэрэгтэй байна билег болсон да. За тэгэхээр манай подкастыг одоо л сонсож байгаа та бүхэндээ баярлалаа. Хурдан эхлээд 30 минут хэрэгтэй зүйлийг та бүхэн маш хурдан хүргээд дуусдаг байгаа. Тиймдээч бид нэр шууд гол сэдвүүрөөр орсон. Одоо харин баг зэрэг тайвшраад оролцогчтойгоо танилцъя. Таны хэн гэдэг вэ? Хаас орж байсан бэ? Та ер нь хэн бэ? Сайн байна уу? Наа буян л гэдэг. Шимхолийн 10 дуурын төгсөгч. Америкт South Dakota School of Mines ууларх инженер тэнцгийн чиглэлээр төгсөөд одоо Монголын алт маркет хөрөнгө оруулалт тавьж ажиллаж байна. Тэгээд одоо дөрөв хичээлдээ ажиллаж байна да. Яг үнс ажиллаад. Чөлөө цагаараа юу гэдэг? Чөлөө цагаараа одоо карантины үеч одоо гэртэл татчихсан та. Хэрэв карантин байхгүйсэн бол карантин байхгүйсэн бол тэгэл найзуудтайгаа нэг орой үеэр гадуур нэг суун ганц пиво уусан. Тэгээд энэ бол найзуудтайгаа заалуудаг. Гэртээ гойдог бол нэг кино үзэн, ном уншина. Ерөнхийдөө би нэг телевизийн цуврал эсвэл энэ ном унших аягүй сонирхолтой. Тэгээд бас яг ууланд их алхах дуртай байна. 7-2 лагт нэг алхах чийл гэж бод. Ууланд алхах юм юу хэрэгтэй. Хамгийн чухал мэдээж цэвэр агаар. Манай огч нэг хамгийн цэвэр агаартай авах бол биш. Энэ цагс нь цэвэр агаар алхачих. Би бас нэг жоохон ингэ. Одоо ажилд ороод би ч 10 жил аягүй турах байсан. Тэгээд нэг сургуульд ороод нэг хоол идэх зав алдахгүй. Тэгээд нэг бүр идэл тэгээд сургууль дээр ингэ өдөржин суугаал. Тэгэл нөгөө хөдөлгөөн багсаал жоохон бондож эхлээл ажилд орсон чинь бүр байхгүй болол. Тэгэл нэлээ жоохон жин нэмээд цаг дөрөв цаашаа. Тэгээ жин нэмээд ирсэн. Тэгэл ер нь за би жоохон хөдөлгөөн багсаад нэгээд ойрхон тэгэж үл зүгээр юм уу. Тэгээ нэг найзтаа сакс тэгээ нэг уул алхах болж игэл нэг ойрхон ажил дээр байвал алхаад явчихлаа гэсэн юм л та. За одоо эргээд түрүүний үндсэн сэдвэрээ ормоор байна. Хичээл их чухал, хичээл хийх их чухал хийх хэрэгтэй гэж байна. Хичээлээс гадна ер нь амьдрал дээр гараад, ажил дээр гараад хэрэг болдог. 10 жил болон их сургуульд авч болох тэр чадвар, мэдлэг хийх зүйл юу? Юу юм гэж чинь түрүүн ярьжсэн шиг хүний эвийг олох айгүй чухал байх. Хүн ингээд ямар ч ухаантай, ямар сайн мэддэг байсан байлаа гэсэн бүх юмыг мэднэж байхгүй. Яг ингээд бүх юм дээр ингээд 100 мэднэ хинэж тусламж тусалцаа хэрэггүй тийм үйл хааж байхгүй. Тийм болохоор ажил дээр ч гэсэн хичээлж байсан нэг мэдхгүй юм гарч иж тараа тэрийг магадгүй ч өөрөө судаад оож мэд чадахгүй бол хүнээс асуух хэрэг болно. Хүний тусламж хэрэг болно. Гэхдээ тэгэхэд хүнээс очиод тоо чи надад нэг тайлбарлаад өгөөч гэж асуухад санаад болдгоо. Тэргээд нөгөө хүнээсээ нэг шаардаад байгаа юм шүү дээ. Эвтийхэн нөгөө нэг гоё эвтийхэн тусч чаар асуугаад лахаа те. Эвтийх асуух гэж хэлсэн дээ. Эвтийхэн баг. Эвтийхэн. Хүнтэй нэг эвтийхэн хязгаар сурах юм байна те. Хүний эвийг болох. Эвийг нь олмоор байдаг. Яг 10 жилийн хүүхдүүд ялангуяа юу хийхээ мэддэггүй байхгүй. Эвийг эвтэйхэн харцмаар ингээд айгүй хичээж үг хэлдэг хэрнээ тэрний яагаад ч юм нөгөө хүнд нь яг өөрийнх нь хүснээр сонсогддог. Мэдээж яг магадгүй хамгийн чухал нь л бол та нэг ямар ч хүн дээр байсан ямар ч дургуун хүнээсээ ирээл инээмсэглэл тэгэж тэхүү гойж байна гэл хэлэхэд ямар ч хүн үгүүл үнэл гэхгүй баг л тэр үгүй гэж явал яг хоо цаашаа нэг жоохон шийдвэрлэх асуудал байгаа тэр хоёрын дунд. Тийм болохоор эвтих хамгийн гол нь нөгөөнөөс гойж байгаа гэдэг илэрхийлэх тэхүү тэгээж дараа нь тусныхан дараа баярлаа. Магадгүй нэг зарим хүмүүс үүдэг те нэг юм ингээл чи надад нэг тэгээд өгөөч тэхүү гэл гойжсэн л за тэгё гэд туслаад өгсөн чи дараа нь барал чамайг амьдрал дараагүй байна.
Тэр огт танихгүй ч тэл болцтой тий. Дараа нь би өөрөөс нэг асуунгууд өөгүй чи чадахгүй тий. Хүнээс нэг бодо тусгүйсэн бол нөгөө нэг эргээд тусрууж чаддаг баг тий. Гэхдээ хүн тусруулээгээд нөгөө хүнийг би ч тусруу гэсэн чи надад тусруу хэрэгтэй гэсэн тийм бодлоо ажиллах баг. За одоо би таны мэрэгжил рүү илүү их ормоор байна. Яагаад тэгэхээр одоо яг 10 жил байгаа хүүхдүүд ямар мэрэгч сонгох вэ гэд эргэлзээд байж байгаа. Ямар хүн ер нь уулуурхаатай холбоотой. Тэр дундаа эдийн засаг, уулуурхай эдийн засаг гэсэн мэрэгчлийг сонгол зүгээр юм болоо. Ер нь энэ мэрэгжил юу гэдэг юм? За миний үндсэн мэрэгжил маань болохоор уулуурхай инженер болохоор би уулуурхай инженерийн хадлаар эхлээд ирж байгаа тийм. Ерөнхийдөө бол уулуурхай инженери гэдэг нь бол айгүй тийм өргө ойлголт. Тэр дээр их задраа явж байгаа. Ялангуяа одоо манай шүтээстэр Монголд уулуурхайгаар сурах юм бол дотор их задарсан байт юм байна лээ. Анх нь шууд ашиглалтын технологи маркшетер гэдэг ингээд хэд янз байт юм байл л да. Тэгвэл миний хувьд болохоор яг далд уурхайн төлөвлөл гэдэг юм илүү гүнзгийрлэгдсэн. Энэ нь болохоор юу гэдэг вэ? Одоо ойлгоо тий. Далд уурхаануудын төлөвлөлтийг гаргадаг. Тийм төлөвлөлт нь болохоор за энэ жилийн хугацаанд одоо энэ хэсгүүдийг ингэж ухаж дуусгах юм байна. Эндээс ийм олборлолт хийх юм байна. Тэр тэгээд урт хугацааны төлөвлөлтийг арай нэг мундаг урт хугацаанд ажилласан лагийн инженерүүд гаргаад байна. Тэрийг нь болохоор нэг дахиад за эсвэл магадгүй адилхан инженерүүд байж болно л да. Эсвэл арай доогны ажлын инженерүүд нь ч юм уу те. Тэдний нуутаа гаргасан. За одоо бид нар энэ сард энэ хэсгүүдийг эсвэл энэ үлрэлт энэ хэсгүүдийг ингэж ажиллах юм байна. Одоо тэгвэл тэрнээс дахиад цаашлаад за бид нар өнөөдөр энэ өдөр энэ хэсгүүдэд ажиллах юм байна. Энэ дээр тэгвэл ажиллахад одоо манай тоног хэмжээд байгаа хүчин чадал нь ямар юм те. За нэг экскаватор үлээ гэхэд цагт одоо хэдэн тонн одоо нүүрс боловч гэдэг юм те. За эсвэл одоо хэдэн эдэргүй хөрс одоо хуулах хүчин чадалтай байна гэдэг хүчин чадалтай суурлаа те. За ер нь ингээд ийм хэмжээний ажлыг хийх боломжтой байна гэдэг тооцоо гаргаад за ер нь эндээс ингээд ажиллахад энэ маань өөрөө бас эдийн засгийн үйлчлэгтэй юу те. Гэдгийг харж яах. Тийм л яг хамгийн үндсэн ажил байгаа юм л да. Тэнгүүд ерөнхийдөө бол уулуурхай инженер шилтгэгээр уулуурхайтай холбоотой ажиллаж байгаа бүхэл хүний дийлэнх хүний хувьд бол гэрээсээ хол байна гэдэг нь жоохон хамгийн онцлог. Гэрээсээ хол. Ерөнхийдөө бол би яг төгсний хадаар ажиллаад бол яг уухад очиж хоног хэд хоногийн томилтоор явжсэн бас яг удаан хугацаар ажиллаж үзээг л дээ. Тэгээд өмнө дадлахад ихтэл дандаа уухад ирээд байсан. Төгсөд тэр инженер болох юм бол энэ л уухад явна. Тийм болохоор тэр бэлтгэлтэй хэрэгтэй. Ямар ажлын хуваараар хөвчлээ ажилтдаг? За ерөнхийдөө бол хамгийн түгээмэл хуваар нэгвэл 28 хоног ажиллаад 14 хоног амрах ч юм уу. 14 7 тий. 14 хоног ажиллаад 7 хоног амрах. Тийм ажлын хуваар хамгийн түгээмэл байдаг. Гэхдээ нэг зарим тохиолдолд одоо хүн хүч дутуугаас болоод ч юм уу тий. Эсвэл ажил нь барагдахгүй болоод 28 хоног магадгүй илүү сунах тий. 2-3 сараар ч юм уу тэндээ байх тохиолдол гарна. Тэнгүүд яг залуу хүний хувьд нэг давуу тал нь тийм чинь цалингаа аваад уусаа тэнд үрэх газар байхгүй. Мөнгөс авах хураах боломж олдож байна. Гэхдээ нөгөө талаараа бас гэр бүл найз нөхдөсөө хол өдөө хэр очоод удаан хугацаар ажиллах гэдэг бас тийм амар зүйл биш. Тэнд очиод харин бас жинхэнэ төлөөлөл хүмүүстэй ажиллана тийм. Тэгэл гол зөв хөгшин ах нар тийм. Операторууд янз зээл хүмүүс тэгэл сайхан ч хүмүүс байгаа, муухай ч хүмүүс байгаа. Тэр хүмүүстэй ч бас зогцож ажиллана гэж бас их асуудал. Тийм болохоор бас яг тийм хүн болгоны тэгэл за би юм хичтөө гэдэг шийдэг ажил бас биш юм болов гэж бодож байна. Их төвчээртэй хүн сонгол зүг. Тийм магадгүй тийм. Одоо ажлын хувьд бол гоц ингэж явдаг. Өдрийн шинийн ээлж гэж уухад явдаг. Энд уухаж нь 24 цаг ажил гэсэн. Яг инженерийн хувьд бол шинийн ээлж нь гарчлалт нь баг шинийн ээлж нь дахиад гаргуулна л да. Тэнгүүд яг өдрийн ээлжүүл өглөө 7-аас 7 хүртэл явна. Тэгвэл өглөө 7-гийн ээлжиндээ гарахын тулд өглөө 6 цагийн орчинд хоол идэх гэсэн. Тэгэхээр чинь за усаас нь болохоо байли зүгээр шууд хоолндоо 5:40 хэл тэ. Ер нь 6-аас том бас гэсэн шүү дээ. Тэгээд 6-аас хоол идлээ. За тэгэхээр хувц өнрөө өмслөө. Унаандаа суугаад явлаа. Очлоо. Уурхад очлоо. Тэнгүүд ээлж нарахах юм одоо нарийад өгдөг. Тоодөр юу юу гэдгээ танилцуулаад төлсөн өнөөдрийн план юм байна. Энийн төгсгөр тэр газар дээр ажилладаг. Тэрийг ярина. Тэгэл өдөр шинэ ажил эхэлнэ. Өдөр явсаар хагаад өдөр дундуур нэг хоол идэл орой 7 гэдэг ажил дуур. Гэхдээ бас энэ яг 7-г ажил харна гэсэн 7-г ажил харна гэсэн үг биш. Тэрнээс цаашаа тий.
магадгүй тухайд нэг устдаа асуудал гараад байгаа бол хуралнууд хэр утга нь мэддэггүй тий. Эсвэл дахиад ажил нь үргэлж асуухж магадгүй 9-10-ыг чарж магадгүй тий. Тэгэл 9-10-ыг чарлаа. За тэгэл нуссандаа орлоо. Хувцсанараа солилоо. За нэг хөвтий даа гэж байж идэл. Амтлагч юм болно. Тэгээд нэг гэр бүлтэй байл гэр бүлийн ихнэр хүүхд рүү яриад тий. Үсээ харж хатвал тэгэл ихнэр хүүхд байхгүй бол утсан дээр нэг жоон бичлэг үзсэж байгаа л эсвэл нэг гадаа нэг сакс зааланд орж нэг сакс мос өгч байгаа бол фитнес ороод тэгэл битгүүн утахгүй өглөө бас бастай. Эрт тоо нэг л өдөр эрт утахгүй бол чинь чи одоо 10-20 хоног байх юм чинь одоо тэгэл нойрч чаддаг байгаа ихээр хэцүү. Уурхад дээр бол хагас амтсан гэдэг нь зүйл хамаа байхгүй. Тэгэхээр бас өөрийн хувийн менежмент тэгээд цагаа зөв зохион байгуулалттай ажиллах, төвчээрэлж болох та сахилга бат, тий сахилга бат. Дисциплин тий. Эдийн засгийн ханаа. За эдийн засгийн хувьд бол бас ер нь л яадаг байгаа. Уурхад дээр санхүүгийн шинжээчд эдийн засгчдгээ байгаа. Тэдрүүл яг уурхад дээр бас яг энэ хүмүүстэйгээ адилхан ажиллана. Адилхан 17 эсвэл 28 14 юм тий. Тэгээд ажиллана. Миний хувьд бол шууд төв офсээр хэлчихсэн. Төв офсээр би эдийн засгч гэдэг гэж жаад эсвэл нь жил гарan одоо ажиллаж байна. Хөрөнгө оруулалт харьцаад ажиллаж байгаа. Тэгмүүд яг энэ ажлын хувьд бол яг л зүгээр ингийн офисын ажиллалт адилхан хөдөлгөөн 9-өөс орой 6 хүртэл. Гэхдээ бас л өглөө 9 гэсэн өглөө 9-өөс ажил дээр хэвчээ гэсэн үг биш. Орой 6-аас 6-гаад харах гэсэн үг биш. Өглөө магадгүй шаардлагатай үед 3-4 гэж ирж болно тий. Тэгээд орой шаардлагатай бол 9-10-11-12 тэрнээс таашиж ажиллахыг болж байна. Амралтын өдөрсөн хэрвээ ажиллаад дуусгамаар байвал ирээд ажиллахыг гарна. Энэ нь уулуурхай бизнесийн хувьд ер нь Монголд их улс төрийн хамааралтай болохоор гинтийн гэдгийн шийдвэрүүд их гардаг. Тэрийгээ дагаад бас уулуурхай дээр ажилладаг хүмүүс нь бас гинтийн гэдгийг ажилт их одоо ажилладаг. Тэгээд яг бас олон одоо манай Монгол улсад хийж байгаа ганц салбар тэгэхэд яг хүмүүс нь ямар ч талаар дээр жоохон дургу. Тэнгүүт гадаадынхан тэрнээс болоод бас ажлыг нь бас жоохон залгуулах ажил тохиолдсон байгаа. Тэр үлэн дээр наацхны тайлбар хийх гээл ямар ч хэрэггүй ажил гинт гарах гэж тохиолдоод байдаг. Тэгэхээр энэ бол ер нь уулуурхай гэдэг салбар нөрөө бас нэг тийм амархан зүгээр нэг офс суугаад ажил. Би офс сууж байгаас миний хувьд бас зүгээр нэг офс суудаг ажил бас арай л жоохон өөр лөө. Яг түрүүн асуудлууд гардаг гэж байна шүү дээ. Тэгээд шөнө 3-ч, орой 10-ч ямар нэгэн хурал болж магадгүй. Яг хурал бол үгээс биш л дээ. Ямар нэгэн ажил гарч магадгүй. Тэгэхээр 24 цаг ингээд зогсолтгүй явж идэг салбар ахна шүү дээ. Тэгээд энэ 24 цаг зогсолтгүй явсныхаа хүчинд Монгол улсад яг ямар хөрөнгө оруулалт хийдэг? Монгол улсад яг ямар хэрэгтэй юм бэ энэ салбар? Одоо манай Монгол улсын за одоо хамаг улс төрчид ч тийм л. Гэтэ яг манай Монгол улсын татрын орлогын дотоод нийт тэтгэврийн нэлээдгүй хувийг нь бүрдүүлж байна. Монголд хэдэн мянган ажлын байр бий болгож байна. Шууд бусдаарсан тэр уулуурхай компаниуд чинь өөрсдөө аз зэрэг хэмжээний тоног төхөөрөмж тэдэртэй зориулсан сэлбэг түлш ашигладаг. Тэгээд сэлбэг түлшин бай гэхэд тэр үнэтэй хэдэн мянган хүний хоол хүнсийг зөвлөх гэдгээс эхлүүлэл өөр зөндөө ханган нийлж компаниуд байна. Тэдний хэдэн мянган ажилчид хоол цалинжиж байна. За тэгвэл тэр хүмүүсээс шууд хамааралгүй байсан ч гэсэн зүгээр нэг дэнжимээгаад түүс ажиллаад сууж байгаа игч гэсэн тэндээс ашиг олж байгаа. Тэр уулуурхайгаас ашиг өндөө цалин аваад гэртээ харж байгаа хүмүүс. За нэг гэртээ нэг талхаваад орё идүүлсэн бол нэг талхацаа нэг хям авчий гэдэг түүцээс ороод хям авч ин тэ. Тэнгүүд тэр түүц зүгээс нэг талхав зарах байсан бол уулуурхайгаас их хүмүүс өгний ачаар дахиад нэг нэмээд хям дарчлаа. Тэнгүүд тэрээс ажил манай Монголын хүн болгоно л хувь нэмэр үзүүлж байгаа. Хүн болгоны юм л халаас нь мөнгө орж байгаа. Тэг яг бас шууд ингээд хүмүүс бодоод биш байгаа. Уулуурхай сайн ажиллангууд хүн болгоно заамай нэг сая төгрөг заамай буюу нэг сая төгрөгөөс саруулсан мөнгө өгөөд төстэй шиг. Тэр үл яг үс яаж байж болох зүйл. Тэгвэл яг бас шууд бусаараа ингээд бидний бүгдийн амьдралд их хувь нэмэр оруулж байгаа гэдгийг жоо ойлгосоо л гэдэг. Тэгэхээр ийм чухал салбарт ажилламаар байвал энэ мэргэжлийг сонгоход бол гинг байна. Энэ мэргэжлийн одоо л ингээд олон жил уулуурхай эхлээд олон жил Монголд үргэлжилж байна. Одоо
одоот л үе асуудал гарч ирдэг юм шин лист хүмүүс гарч ирдэг. Энэ салбарын ирээдүйн талаар таны бодол. Яг энэ хэмээр үргэлжлэх үү, сайжрах уу, муужрах уу? Яг тэр улс төржилтөд тэр хандлаар би бол яг хэрэг өөрчлөлт хийх сайн мэдэхгүй л да. Болж игэл арай сайжирсан. Ер нь хувийн хвшээд шам дэмждэг болоосаа гэж бодож байна. За тэрийг л хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ уулуурхай хувьд бол Монголын эдийн засаг хөгжил дэвшил хамгийн их өндөр байр суурийг эзэлдэг нь бол ойрын жилүүдэд л ойрын 10 жилдээ яаж өөрчлөгдөхгүй баг. Гэхдээ яг одоо ингээд энэ уулуурхаас хараад ус болёо гэж хүмүүс яриад байдаг. Яаж хараад туслах вэ? За хөдөөж хоо яаж хэрэглэх мөнгө байхгүй шүү дээ. Тэгвэл уулуурхаас мөнгө олоод тэр уулуурхаас олсон мөнгөө тийшээ нь уулын хөрөнгө оруулалт хийж болно. Тэгвэл нэг тийшээ нэг хөрөнгө оруулалт хийхгүй байгаа нь уурхай дээр нэг экскаватор хийж байгаа нь буруу шүү дээ. Тэр мөнгөний улсын төсөвт авчаад дараа нь тэрийг нь цаашаа зарцуулах гоо сайд л буруу байлгүй бодол. За тэр чинь миний нэг асуулт шах. Тэгээд яг уулуурхай бол ойрын жилүүдтэй үйлсэн том хэврэл байна. Одоо манай Монголын хамгийн том Аазаас нэлийн том хоног орохоор оюутлахыг төсөл байна. Оюутлах бол одоо ойрын жилүүдтэй даалдвар хаан бүтээн байгуулалтанд бас даалдвар ашиглан орох юм бол дэлхийд нэлээд дээгүүр орохоор хэмжээний урах болно. Тэгээд тэр хэрээр Монголын манчсан эдийн засаг сайжрах баг. Тэн дээр хэдэн мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ. Тэгэхээр оюутлахад тэр ажиллаж хүсчихвэл өг талд нь үргэлж нэлтэй 5 толгойд асар том нүүрсний урах байна. За манай Макийн нарийн сухад гэдэг нүүрсний урах байна. Эдгээр бол томоохон нүүрсний урхаанууд. Хүмүүс одоо нэг сэргийгч мөчөд нүүрс ашиглахгүй гэдэл яриад байдаг. Яг үндэ бол нүүрс ашиглагдсан хэвээр л байна. Гэхдээ бас энэ 5 толгойд урхаануудын маань бол эрчим хүчний нүүрс биш, коксчсан нүүрс гэж нүүрс хардаг. Тэрийг л одоо станцтай авчид үлддэг тийм нүүрс биш. Тэрнээс нь ган төмөрлөгийн үйлдвэрүүдээр ашиглана. Одоо ган гаргаж авдаг. Тийм болохоор одоо хүмүүсд үйлдвэрлэх хэрэгтэй юм чинь кокс нүүрс маш хэрэгтэй байж лэн. Манай 5 толгой маж ойрын 10 20 тэрнээс удаагсан ажилласан хэвээрээ л байна. Илүүж томорох баг. Тэгээд одоо бас ундаа Макийн зургатыг гаргадаг цагаан суврах гэдэг уурхай байна. Цагаан суврсан бас Монголдо 3 төрхөөр зэсийн уурхай болно. Ойрынчлууд ашигланараад Эрдэнэ төлөлтөр байна. Манай Монгол бол уулуурхаас хамааралтай байсаар л холно. Тэгэхээр уулуурх салбарт хэрвээ ормоор байх юм бол ажил олдохгүй байх таа гэсэн нэг тийм айдас бол нэг их байхгүй болов гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр энэ хүү мэрэгжлийн талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл авч чадсан болов гэж бодож байна. Одоо харин таны хувьд сонсож байгаа сонсогч нарт зориулаад хэлэх зөвлөгөө, хэлж амжаагүй зөвлөгөө байвал. Хичээлээ сайн игээрээ тэг зорилгоо зөв тодорхойлоорой. Мэрэгжил сонголтын хувьд нэг би өөрийгөө яарад мэрэгчлээ сонгож байдаг. Суулаад дөнгөж 11-р ангийн гүйч мэдэхгүй 10 сая бодлоотой хүүхэд өөрийнхөө бодлоор за би юу нь уулах ажил дээр болно гэж сонгоцсон. Яг гоо тэн дээр нэг алдсан зүйлийг хаалга. Энд бол сайхан байна. Гэхдээ одоо төгсөж байгаа хүүхдүүдийн хавьд нэг gap year гэдэг яриад болсон. Нэг жил магадгүй шаардлагатай 2 жил аваад өөрийнхөө хөгжил дэвшилтэй жоохон цаг зарцуулаарай. Заавал их шууд нэг мэрэгчлэгээд яраад ах юм байхгүй. Эсвэл яраад ах эсвэл тэндээ байж лээ. Чи 22 дэх төгссөн, 24 дэх төгссөн. Тэр ажлын байрнууд байж л байна. Тэдрэл хаашч олдохгүй. Гол нь чи ингээд өөрийнхөө яг юу хүсэж байгааг тэрийгэ сайн мэддэг болоод тэгээд тэрийгэ илүү хөгжүүлээд хүссэн сургуульд аваад хүссэн мэрэгчлэрээ сураад тэрийгэ төгсөөд ажиллахад бол 22 24 байна уу? Ямар ч ялгаа байхгүй. Бид ерөөсөө бит яаж байгаарэ? Яраад үзүүл ерөөсөө байхгүй. Өөрийнхөө хүссэн амжилтандаа хүрээрээ. Зорилгоо зөв тодорхойлоорой гэж хэлээ. За, баярлалаа. Сонсогчноос нэг хүсэх зүйл байна. Юуны талаар зөвлөгөө авмаар байна? Ямар мэрэгжлийн талаар сонсомоор байна? Хинтээ уулзмаар байгаагаа бид нэрөө хэлнэ. За, тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За, баярлалаа. Ер нь хүмүүсийг одоо ингэ магадгүй ингээд яг мэдээж өдөрсөнтэй ажилласан сайхан штэ. Одоо ингээд
500 мандус гэдэг үргэлжлэл болно сайхан. Гэхдээ яг ингээд дөнгөж суулаад төгсөөд гэж байгаа ч юм уу эсвэл дөнгөж суулаад төгсөө ажиллаж орж байгаа хүмүүсийн үед нэг заавал нэг өнөө магаш хоолгууд ч гол байгаа юм шиг заавал нэг өндөр цалинтай ажлыг юм биш. Чамд юу нь илүү ингээд дадлаг туршлага өгөх үү, юу нь илүү нэг чам суурч хөгжих боломж олох уу тийм. Магадгүй ингээд чамд 1 сая төгрөгийн цалинтай за банкнд орж ажиллах хүсэлтэй юм байна л да. За тэгвэл 1 сая төгрөгийн цалинтай нэг тэл нэржлүүлээ. Аас чи 2 сая төгрөгийн цалинтай за нэг юу гэдэг евро шиг юу лээ. Юу нэг чинь сэлжи чинь. Тэгээ орифлемийн юу чинь юу гэдэг вэ ч тийм. Reception ч 2 сая гэдэг юм л шүү дээ. Уцаар яриад. Уцаар яриад нэг хүмүүс орифлем гэдэг л яг нь орс ангилалтай байдаг гэсэн. Тэнгүүт тэнд ороод ажиллах хоёрын магадгүй хүмүүс за энэ нүгээс 2 пикселтэй чинь орифлем орчмоор тий. Гэхдээ орифлемд ороод тэгээ ажилладаг магадгүй тусаараа л электр холилдог байл авах. Тэгвэл магадгүй сая төгрөгийн цалинтай банкнд тэлэр орчдөг. Тэндээрээ сайн ажиллах юм бол тий. Дараа нь тушаал төвшээд алхах тэлэр эдийн засгчтэй дараа магадгүй салбарын захирал за тэгээ дараа нь айгуу гоё тий эрсдлийн удирдлагаа юу гэдэг юм тий тэгээд өөрийнхөө хүссэн банкнд ажиллах хүссэн чиглэл рүү авах боломжтой бол тий тэгвэл яг юу нь чамд өнөөдөр мөнгнөөс л бол нь дадлаг туршлага залуу хүмүүсд илүү чухал тийм болохоор нэг амархан мөнгө олох гээд илүү мөнгө олох гээд явахаас л үтэйгээр ирээдүйд 10 жилийн дараа би хаана авах вэ 10 жилийн дараа би тэнд очихын тулд аль замын сонгуулиуд зүгээр гэдгээд л за энэ хэсэг бол угаасаа подкастын нэг нэвтрүүлэг дууссаны дараа орчдөг байна. Нэвтрүүлэг дууссаны дараа ярих юм үлдээ үлдэх тийм хэсэг байна. Ингээд дундор нуцгаа болохоор юу вэ? Харин тиймээс гэж чамаа дээ. Битээ чамаа шиг гэж хэллээ. Яг дууссаны дараа ярих юм санагдаад байгаа байхгүй. Нэг амттай хүмүүс өөрсдөө юу яасан хүмүүс